Ийм нэгэн бодол надад төрсөн юм. Залбирлаар дамжуулан бид Бурханд санаа зовнил болон хүслээ өргөж, итгэлээр тэр бүхнээ тэнд нь үлдээдэг. Залбирлын хэсэг бол их амархан. Харин итгэлээр Бурханд бүх санаа зовнилоо үлдээнэ гэдэг огт өөр асуудал. Тийм биш гэж үү? Асуудал тулгарх үед хүн бүрийн бараг автоматар хийдэг үйлдэл нь Бурхан руу хандан залбирах. Бурханд итгэдэггүй гэж хэлдэг хүмүүс хүртэл цөхрөнгөө барахдаа түүн рүү хашгирдаг. Гэхдээ сэтгэлийн түгшүүр санаа зовнилоо түүнд даатгаж хамгийн аимшигтай нөхцөл байдлыг хүртэл тэр сайнаар өөрчилж чадна гэж итгэхэд чин сэтгэлийн итгэл хэрэгтэй. Би хаяа ямар нэг нөхцөл байдлын талаар санаа зовхдоо Бурханд даатгахтаа эргэлздэг. Яагаад гэвэл энэ намайг хариуцлагагүй юм шиг санагдуулдаг. Асуудлыг шийдэхийн тулд би өөрөө ямар нэгэн юм хийх ёстой биш гэж үү? Гэхдээ үнэндээ зөвхөн Бурхан л ирээдүйг мэддэг учраас хамгийн зөв шийдлийг цор ганц тэр л гаргана шүү дээ. Хэрвээ санаа зовсоор л байх юм бол Бурхан асуудлыг шийдэж чадна гэдэгт итгэхгүй байна гэсэн үг. Бурхан бидний төлөө эцэг эхчүүд үр хүүхдүүдтэй санаа тавьдгаас ч илүү санаа тавьдаг юм. Библиэд Илч Петр хэлэхдээ тэр та нарт санаа тавьдаг учраас бүх зовнилоо түүнд хай гэсэн байдаг. Хай гэсэн энэ үг нь загсны дэгэгээ усан чидэд удалгүй буцааж татдагтай адил зүйл бол биш. Харин бүх зовнил асуудлаа Бурханд бүр мөсөн өгнө гэсэн үг. Өөрөөр хэлбэл асуудлаа Бурханд залбирлаараа өгчхөөд залбирч дуусаад эргээд өөрөө дахин үрж эхлэх биш. Харин түүнд бүрэн даатгаад орхихыг хэлнэ. Эзэн минь, өнөөдөр би танд бүх санаа зовнилоо өгч байна. Таны нэгүсэл намайг бүрэн хучих болтугай. Танд дааж чадхааргүй дэндүү хэцүү зүйл гэж нэгч үгүй. Бүх зүйлээ таны өмнө авчирч байна. Урмын үгс сэтгэлийн зовлонгоос холдуулдаг. Хадагтай Дарлин Салагийн урам зоригийн үгс нэвтрүүлэг танд хүрлээ. Бидэнтэй холбогдох утас 8085 99 тэг тэг